За бүгдээрэнд нь энэ өглөөний мэндийг хүргье. За өнөөдрийн 7:4-10 мэдээллийн цагаар Монгол бичгийг дижитал орчинд эзэмших сэдвээр Болорсофт компани менежер Мөнх Наран хүрэлцэрсэн байна. За Болорсофт компани дата багийн ахлах Ариунго хүрэлцэрсэн байна. Мөн өнөөдрийн хүндэт илтгэгчээр маань бол Болорсофт чимээгээ эгүүнэ системийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Бадрал захирал маань Герман улсаас холбогдож оролцсноо. Ингээд Бадрал захирлыг урьж байна. За өнөөдөр энд Монгол бичгийн талаар маш товчхон би нэг энэ яригдаад байдаг асуудлын талаар маш товчхон хэлбэршүүлсэн ийм ойлголтыг өгье гэж бодоод орж ирлээ. За тэгээд энд бол яг манай нийгэмд бол бас нэг жоохон үл ойлголцол янз бүрийн ийм учир нь олдохгүй яриа нэлээд явцсан. Тэгээд энэний нарийн учрыг маш хэлбэрхнаа товчхон тайлбарлах нь зүйтэй баха. За ингээд эхлэе. Миний нэр Бадрал, Болорсофт компаниг үүсгэн байгуулж ирсэн. За мөн энэ Монгол бичгийн Unicode-ийн асуудал дээр 2005 оноос хойш ер нь бол ажиллаж ирсэн. За юм багамаа. За ингээд захим орчинд бид нар бол зөвхөн Монгол бичгээр ч бай. Кирилл, латин ямар ч бичгээр бичих байсан. Үндсэндээ бол гаран дээр шивж бичдэг. Гаран дээр шивэхэд ямар нэгэн код компьютерт хадгалагдана. За тэр нь бол тэр тэмдэгтийн тэр үсгний ард ямар нэгэн тоог харгалзуулчихсан байдаг. Компьютер дотор бол ерөөсөө зураг, дүрс бүх юм кодоор хадгалагддаг учраас бидний ард бол нэг тэмдэгтийн ард нэг код л байгаа гэсэн үг. За тэгээд тэр кодонд тохирсон ямар нэгэн дүрс дэлгэцэнд харуулдаг. За бидний мэдхээр бол фонт нь өөрөө тухайн кодод тохирсон дүрсийг дэлгэцэнд харуулдаг. За тэгэхээр ийм зарчмаар ерөнхийдөө ажилладаг. Ер нь бол захим орчинд текст бичээд. За ер нь бол Unicode-ийн өмнө улс орн бол өөр өөрийн кодоор тэмдэгт үсгээ дүрсэлдэг байсан. Жишээлбэл манай Монгол улс бол Windows 1251 гэсэн кодчлын системээр өөрсдөө кодлоод за 192 дээр жишээлбэл латины ийм дээр апострофтой А том үсэг байдаг байхад яг энэ 192 код дээр манай Кириллийн том А үсэг байдаг байсан. За тэгэхээр энэ нь ямар асуудлыг дагуулад байсан бэ гэхээр улс орон болгон өөрийн гэсэн дүрсийг өөрийн гэсэн тэмдэгт үсгийг нэгэн ижил кодоор кодлоод байсан. За тэгэхээр энэ нь цаашаага ямар асуудлыг үүсгэдэг вэ гэхээр бидний мэддэг Ö2-1 Кирилл дээр гарч ирсэн асуудал байдаг. Тэр хоёр үсэг бол дутуу байсан өмнө кодчилд. Тэгэхээр бид нар бол Украины 1-2 тэмдэгтийг сольж бичээд сольж фонтон дээр нь зураад тэгээд тэр кодоор тэмдэглэдэг байсан гэсэн үг. За тэгэхээр тэр нь яагаад тэгвэл ажиллаад байдаг байсан бэ гэвэл фонтоо тэрэндээ зориулаад зурчдаг. Бид нар өөрөөр хэлбэл 192 гэсэн код дээр Кириллийн А-г зурж болно, латины А-г зурж болно, монгол бичгийн А-г зурж болно. Тэгэхээр маш олон ялгаатай фонтууд дэлхийд даяар үүсэж ирсэн улс орон болгоны янз бүрийн бичиг дүрсүүдэд тохирсон. За тэгээд тэр фонтоо солонгууд нөгөө бичиг нь ойлгохдохгүй тэмдэгт болчихдог. За мэдээж хэрэг компьютерийн ард бол код нь байгаа учраас тэр кодоор ойлгоно гэсэн. Гэтэл нөгөөх нь ямар код байгааг нь компьютерт хэлээгүй байхад өөрөөр хэлбэл фонт байхгүй
одоо notepad дээр биччихлээ гэж бодоход тэр код нь ойлгомжгүй код үсчдэг. За тийм учраас ер нь энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх улс орны үсэг тэмдэгт болгон өөр кодтой байсан зүйл юм шүү гэдэг энэ санааг Unicode-ын гаргаад тэгээд тэмдэгт төрийг нэг кодтой болгоё гэд энэ нэг код гэдэг үгийнхаа утгаар Unicode гэдэг нэр өгөөд ингээд харгалзуулдаг л маш том хүсэлт болчихсон гэсэн үг. Unicode-ийн ард бол ерөөсөө маш энгийнээр бол энэ одоо сүртэй бидний нөгөө маргаа яваад байдаг шиг сүртэй асуудал байхгүй. Энэ бол зүгээр ямар тэмдэгт, ямар үсэгний ард, ямар кодыг тавих вэ гэдэг л одоо хүсдэг гэсэн үг. За жишээлбэл өмнө түрүүнд дурдсан 192 кодн дээр энэ апострофтой том А латины Франц тэргэлдэг аавсгийг тавьсан хэвээр нь үлдээгээд тэгээ цаашаага Кириллийн аавсыг бол 10,040 гэдэг кодтой болоод явсан. За Монгол үчгийн аавсыг бол 1820. Гэх мэтчлэн ингээд үсэг болгонд нэг кодыг оноох зарчмаар Unicode-ын сан үүсч гэлсэн. За тэгээд Монгол үчгийн хувьд бол одоо энүүнийг захин орчинд бичих түүх аль 1987 оноос эхлэлтэй байдаг. За энэ үед бол улсын үндэсний стандартын төв газраас газар болон Моншотисын эрдэмтэн доктор багш нар хамтраад за энд одоо Монгол үчгийг хэрхэн кодлох вэ гэдэг анхны үснэгтийг зурж явуулж ирсэн байна. За тэгээд 1993 онд Х, Х, Г, Г гэсэн энэ дөрвөн тэмдэгтийг тусдан кодлоно гэсэн ийм бүснэгт явуулж ирсэн. Энэ бүснэгтийг би дараагийн слайдн дээр үзүүлнэ. За тэгжэл 94 онд Бээжинд болсон хуралдаанаар энэ хоёр үсэг бол энэ дөрвөн тэмдэгт бол хоёр үсэг юм а гэж дайрсараад тэгээд ялгаатай маш ялгаатай дөрвөн тэмдэгт байгаа тий. Тэгэхэд энэ дээр хоёр код өгчихсөн. За ингээд энүүгээр 2000 онд Unicode стандарт батлагдсан. За ингээд энэ асуудлаа шийдэхийн тулд 2004 онд OpenType буюу одоо фонтн дотор алгоритм хийдэг ийм дараагийн технологи гарч ирсэн. Тэрүүгээр шийдэх гэж нэлээ оролцсон. Одоо ч одоо Microsoft-ийн тэр Mongolian Byte гэдэг фонтн дээр бол маш олон тийм OpenType-ийн дүрм бичиж өөрөгдөг гэсэн үг. За 2015 онд бол одоо энэ ер нь Монгол үчгийг дүрсээр энэ дүрс биш одоо фонетик буюу хэл зүйн хувьд үсгээр нь ингэж дүрсэлэх нь зүй юм а гэд ингээд энүүнийг нь одоо ихэн дунд адаг гэсэн хувилбаруудыг нь нэмж өгөөд ингээд явъя гэсэн ийм санаачлалууд гарсан. 2017 онд график модель буюу ерөөсөө энэ асуудал шийдэгдэхгүй байна гэд графикаар нь өөрөөр хэлбэл шүд дэтэм гэдэс гэд бидний ярьдаг махбодоор нь кодлох гэж ийм санаачлагыг мөн гаргаж ирсэн байна. За 2018 онд Microsoft-ийн хамт олон болон типографийн мастер Жамин Сүрэн багштай хамтарч за ер нь Монгол бичгчин яг язгуураараа аливаагаар нь явах хэрэгтэй юм бэ? Дүрсвээс одоо яах вэ те? Одоо ямар нэгэн семантик утга илэрхийлэхгүй ч гэсэн дүрсээр нь явсан ч яах вэ гэд судалсан чинь за энэ бол ер нь Монгол бичиг бол угаасаа фонетик буюу хэл зүүн авиа зүүн зарчмаараа явах нь зүйтэй юм байна гэдэг нь тодорхой болсон. За тэгээд энэ дээр тулгуурлаж 2019 онд бид нар тунгаамал загварыг Unicode-д санал болгож ирсэн. За энэ бүх энэ түүх бол энд харагдж байгаа веб хаягаар орох юм бол одоо ил байдаг. За энд нөгөө яриад байгаа бидний Монголоос явуулж ирсэн хүснэгтийн хувилбар байгаа юм. Тэгэхээр энэ 8 дугаар мөр, 9 дугаар мөр, 10 дугаар мөр, 11 дугаар мөрийг харах юм бол
бид нар хамгийн ихэнд эр үгийн хэ үсэг, хаа үсэг, дараа нь им үгийн хаа, за тэгээд эр үгийн га, им үгийн г гэсэн ийм дөрвөн одоо ялгаатай тэмдэгт байна гэж ингэж явуулж ирсэн энэ үснэгтэнд байна. За одоо яах вэ? Тэгээ ингээд энэ маань одоо эр им хоёр нь ийм ялгаатай боловч тэгээ дээр нь бол хэ үсэг, доор нь бол г үсэг их байна. Тэгсэн хэдий ч ингээд хоёуланд нэг код оноочсон. За тэгэхээр энэ хоёр үсгийг ялгахын тулд бид нар яах ёстой вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ үнийг ялгахын тулд түрүүний миний хэлдэг фонтын дотор нь янз бүрийн алгоритм бичиж эхэлсэн. Бүхэл бүтэн үгийг эр үг юм уу, им үг юм уу шалгадаг фонт нь өөрөө. За тэгэнгүүт зарим үг бол тэрийг шууд одоо ийм ухаалгаар ялгах боломжгүй алгоритмаар. Яагаад гэвэл зохиомол үг байж болно, гадаад үг байж болно, дүрм зурчдаг янз бүрийн тохиолдлууд байж болно. Ихчгүүч үг байж болно. За тэгэнгүүт энэ дээр яаж хийх учраа олохгүй байжгаад баахан юм одоо хөвлөр сонгогч 1 2 3 4 гэдэг хөвлөр сонгогчийн юм нүдэнд харагддаг тэмдэгтүүдийг нэмж эхэлсэн. За ингээд нөгөөхийг яаж хийж байгаа хүн бол нэг юм харуулдаг. За гэхдээ тухайн фонтонд алгоритм нь зүг байх юм бол тэрийг харуулж чадна. Өөр фонтонд алгоритм нь мэдээж хэрэг өөр байдаг. Тэгэхээр зөрөлдөд явчихдаг. За ийм асуудал үүсч ирсэн. За ингээд нөгөө асуудлаа цааш нь амжираад нөгөө асуудлаас нь дахиад асуудал үүсч ирсэн. Өөрөөр хэлбэл мэдээж хэрэг фонтон дотор янз бүрийн алгоритм бичиж ачаар хүн болгон өөр өөрийнхөө алгоритм бичнэ. Компани болгон, фонт зохиож байгаа хүн болгон. За тэгэнгүүт энэ бол яг өвөр Монголд өрнөсөн процесс. Одоо өвөр Монголд тэр дайнаасаа болоод одоо ингээд бичгээ одоо чөлөөтэй хэрэгжилж чадахгүй болчихсон сууж байна. За тэгэнгүүт фонтууд хоорондоо одоо мөнх галын фонтууд ч гэдэг юм уу те хамгийн олон тохиолдлыг манай фонт бол зүв төрсөлдөг гэл тэрийг магтаал. Тэгэл тэр фонтыг л ер нь хэрэглэх хэрэгтэй гэж хаад байдаг. Тэнд бол одоо энд Bolor Soft нэг фонт хийчээд байдаг. Тэнд Microsoft нэг, Google нэг, Apple нэг фонт хийчээд байдаг. Ингээд эднэр нь хоорондоо бүгдээрээ нийцэхгүй, одоо ч нийцэхгүй байдаг. За тэгээд энэ нь юу ямар асуудлыг тавьж эхэлсэн бэ гэхээр одоо уг нь бол фонтыг зүгээр л сайхан зурдаг, фонт хийдэг хүн латин, кирилл бусад одоо фонтуудыг хийчихэж байгаа шүү дээ. Тэгээ монгол үгчийг ингээ сайхан зураад хийчих гингүүд нэг алгоритмаар ажилладаг учраас гацчдаг. Зүгээр юм одоо типограф, фонтографер хүн бол монгол үгчийн фонтыг шууд зураад бүтээчих болдгоо болчихсон. За бас нэг бүр ноцтой асуудал юу үүссэн бэ гэхээр хүмүүс нөгөө нэг г ха хэ я и одоо энэ одоо янз бүрийн ж з өсгөлүүдээ гаргаж ирэхдээ яг ийм тогтвортой биш. Бичиж үзээд тэгээ араас нь нүдэнд харагддаг нөгөө хувиргагч тэмдэгтээ дарж үздэг. Тэгээд болж ивэл тэрүүгээр нь үлдээждэг. Болохгүй бол 2 дахьын дарж үзнэ, 3 дахьын дарж үзнэ. Одоо бүр 4 болчихсон 4 дахьын дарж үздэг. За ингээд нэг юм үзэж байгаа тухайн хүнд зөв дүрслэгдэх анхны үйлдвэр нь гараад ирэнгүүт нөгөөхийг нь болчлоо гэж бичдэг. Нөгөөх нь цаана нөгөө түрүүний анх хэлсэнчлэн фонт байхгүй ард талд нь нөгөө энэ одоо хөлбөр сонгогч нь өөрөө бас нэг кодоор хадгалагдж байгаа. Тэрний урд нь байгаа нөгөө дүрс нь бас нэг кодоор хадгалагдж байгаа. За тэгэнгүүт тэр үүсэж байгаа код нь докторгүй болоод гисэн. Өөрөөр хэлбэл би одоо хэрэг гэдэг үгийг бичихийн тулд эсвэл одоо бичиг гэдэг үгийг бичихийн тулд өчнөө олон янзаар хадгалаад гисэн. За тэгэнгүүт нөгөөх нь олон янзын фонт, олон янзын хувилбар дээр өөр өөрөөр төслөгддөг. Зарим нь бүр одоо хоёр тусал бусалтай тий хэ үсгэнд тэгж мэгж хүртэл харагддаг. За тэгэнгүүт энэ асуудлыг
одоо шийдъя гэдэг Unicode-оос нэг 2018 онд нэг том санаачлаг гаргаад энэ бол ерөөсөө өвдөрцөн гэдгийг нь бол бүгд хүлээмжшөөрөөд тэгээд за энийг ерөөсөө дүрсэл зүрээс шинэ юм кодчл гаргаад засчихъя гэдэг ийм санаачлаг хэдэн эрдэмтэн Ленха гаргасан. За энэ бол яг үнэндээ бас яг эвдрэх талаас нь аваад үзэх юм бол сайн шийдэл. Өөрөөр хэлбэл одоо манай хүмүүн бичиг сонин иймэрхүү маягийн шийдлээр явдаг. Тэгтээ хэвлээд өдрөхгүй үзүүлээд явж болоод байгаа. Гэхдээ сул тал бол бас зөндөө байна. Өөрөөр хэлбэл бид нар аав гэдэг үгийг хадгалахдаа В гэдэг ийм гурван үсэг энэ гурван тэмдэгтийг илэрхийлж байгаа шүү гэдэг тийм утга байхгүй болчихдог. Зүгээр л дэтэм шүд гэдэс гэдэг юм ингээд нэг ийм утгагүй кодууд хадгалаа явчихдаг. Нөгөө талаас бас нэг том дутагдал нь юу гэхээр үг утга байхгүй учраас бид нар яаж эренбэлэх үү, яаж сортлох үү те эдгээр тун асуудалтай болж исэн. За тэгэхээр одоо явж байгаа бидний одоо фонетик одоо эргэлж байгаа загвар нь бол зөв юм байна. За тэгвэл энэ хоёр үсгийг энүүнийг одоо яаж энэ асуудлыг засах вэ гэхээр бидний санал болгосон имхэ хоёр дээр энэ хоёр тэмдэгтийг заавал нэмэх хэрэгтэй. Энийг нэмэхгүйгээр энэ асуудал шийдэгдэх. Угаасаа одоо ямар ч бодлогын хариу бол нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 2 гэсэн бол 10-7 системээр энэ бол яг л нэг л хариутай. Яг тэр шиг энэ дутуу байгаа хоёр тэмдэгтийн кодыг нэмэхгүйгээр бид нар зөв агуулга үүсгэж чадахгүй нэ гэсэн. За ийм хоёр ийм цогц шийдлүүд гаргаж ирсэн. За тэгээд өнөө хүртэл энэ хоёр шийдэл хоёулаа батлагдаагүй. Хоёулаа асуудалтай явж байгаа. Яагаад гэвэл энэ бол техникийн асуудал биш. Одоо баг ийм нийгмийн, сошиал, улс төрийн асуудал болоо явчихсан. Тэрнээс биш техникийн хувьд бол яг одоо энэ тунгаамал загвараар явах нь яалтчгүй зөв юм а гэдгийг Unicode-ийн техникийн хорооны 154-р хурлаар бол бүгдээр хүлээн зөвшөөрч ирсэн. За тэгээд одооноос бид нар энийг аль нэг загварыг ямар ч гэсэн барьж явахгүй бол эзэн нэгэн цагт энэ засагдж таарна, өөрчлөгдөж таарна. Тэр үед бид нар баахан хүчингүй агуулгатай, контенттэй болчих гээд. Ийм сүрэг үр дагавар үүсчихэд байна. Тэгэхээр одоо миний бидний зүгээс зөвлөж байгаа нь юу гэхээр бүгдээрээ өнөөдөр зөвхөн тунгаамал загварыг бариад явах юм бол ирээдүйд Unicode-д засвар ороход дөхөн болно. Амун ирээдүйд Unicode-д ороогүй байсан ч бид нар зөв контент агуулга үүсгэхэд явах боломжтой болж байна. За тэгэхээр энэ одоо яг энэ төрийн хэлний зөвлөл гэдэг газар байгаа тий. Одоо тэндээс одоо хүмүүс энд орж ирсэн байна уугүй юу? За энд байгаа хүмүүс энийг бол би одоо анхаарах зөв бодлого барьж зөв явах хэрэгтэй байна гэдгийг одоо шүмжилж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл ганцхан одоо Microsoft-ийн Byte гэдэг фонтоор явна гэдэг ийм цуу яриа нийгэмд баахан тараасан. Гэтэл нөгөөх нь Microsoft-ийн зохигч хэрэгтэй фонт байдаг. За зөвхөн нэг фонтоос хамааралтай болгоод бусад бүх фонтыг хэрэглэх боломжгүй болгоод за тэгээд дээр нь бид нэр одоо Mac, Apple за өөр одоо энэ юуны Google-ийн Android системүүд энэ системүүд дээр бол огт ажиллах, ирээдүйд ажиллах огт боломжгүй. Ийм шийдлийг нь сонгож аваад ингээд дараад байгаа нь энэ бол зүйд нийцэхгүй асуудал байна. Тийм учраас бид нар одоо энэ TMO мөн одоо энэ Монгол бичгээр ярихад чимээгээ дээр тэгээ шууд Монгол бичгээр харуулдаг энэ системүүд дээр бид нар бол тунгаамал загварыг ашиглаж хийж бүгд яг зөв ажиллаж ийн цаашаага энүүгээр явах нь бол амьдрал практикт асуудалгүй байна гэдгийг
нотолсон. Тийм учраас одоо бидний одоо энэ климо гэдэг систем ч гэсэн яг энэ засварыг хийгээд ингээ гаргаж ирж байгаа. За тэгээд ирээдүйд бид нар бол энэ одоо асуудал монголчууд өөрсдөө энэ үнийг нэг мөр хэрэглээд мөн одоо үндэсний стандарт дээр энийг засаад явах юм бол энэ код ч гэсэн энэ засаад тоохон болсон байгаа гэдгийг бол татна. За ингээд миний хэлэх зүйлс бол дууслаа. Төгсгөлд нь асуулт хариулт дээр бол би байж байгаад дэлгэрэнгүй хариулахад бэлэн байна. Ингээд дараагийн. За бид бүхэн дараагийн илтгэгч буюу бизнес хөгжлийн менежер Мөнх Наран илтгэгч урьж байна. За бүх төрлийн албаагчдад өглөөний мэнд хүргье. За манай Болорсофт компани бол ер нь бол энэ Монгол бичгийг захимд оруулах хөгжлийн одоо их олон үе шатуудад хамт явж байгаа. Тэрний талаар товчхон ярих зорилготой орж ирлээ. За тэгээд ер нь бол энэс гадна ер нь монголчууд болон хэрэглэгчдийн бидний өөрсдийн оролцоо ямар шаардлагатай байгаа гэдэг талаар ярих гэж байна. За тэгээд монгол бичгийг захимд хөгжүүлэхэд тулгамддаг дараах асуудлуудыг одоо онцолж ярьж болно. Энэ нь бол нэгдүгээрт бол чиглэлийн асуудал гэдэг. Монгол бичиг бол бусад бичгүүдээс бол маш өвөрмөц, босгоо юм бүртлөө зүүнээсээ баруун тийш шилжиж бичдэг ийм бичиг байдаг. Бичгийн системийн хувьд. Тэгээ хэлбэрийн хувьд болохоор үсэг бүр болохоор ихэнх дунд адаг болон бие даасан буюу англиар isolate гэж ярьдаг. Ийм дөрвөн төрлийн үндсэн хэлбэртэй. Тэгээд үсгүүд нь мэдээж залгамал үстээс гадна нөхцөл болон дагаврууд нь залгамал бүтцтэй орж ирдэг. Мөн түүх боломжтой болон эргэлээний онцлог өөр бусдад одоо хариу үгнийг ч юм уу өрмөц бичлэгтэй үгсүүд байдаг. Эдгээр нь бол бас захимд оруулахад тулгамддаг одоо онцлогуд байдаг. За түрүүн бас манай бодлол захиралд дурдлаа фонтын дүрмийн асуудлууд бас их хурц асуудал болдгоо. За тэгээд Болорсофт компанийн хувьд бол бид нэр бол хамгийн анхны босоо Монгол бичигтэй вебсайтыг хийсэн байдаг. За энийг бол бид нар бол веб технологи стандарт боловсруулагч олон улсын консорциум W3C гэдэг community байдаг. Энд бол яг монгол бичгээр веб бүтээхэд босоо бичиг зүүнээс баруун чиглэлд бичгээд боловсруулж болох нэлийг дэвшүүлээд анх удаа босоо монгол бичтэй веб бол бүтсэн байдаг. Энийг бол одоо та бүхэн бүгдээрээ ямар ч одоо хайлт гэдэг ч юм их сурвалжаас гарах юм бол гарч ирнэ. Президент цэгийн буюу Монгол улсын ерөнхийлөгчийн вебсайт бид нар анхлан босоо монгол бичгээр хийсэн байгаа. За тэгээд тэр доор гарч байгаа жижиг дүрсийг харж байгаа. Ер нь бол монгол бичиг бусад бичгүүд болохоор хөндлөн тэгээд мөр авахтаа доошоо авдаг. Тэгээ энийг бид нэр шууд босоо болгоход дараагийн мөр нь монгол бичгийн хувьд урдаа гараад ирдэг гэсэн. Тэгэхээр бид нар одоо тэр жишээн дээр харахад бол монгол бичиг гэж харагдаж байгаа нь бичиг монгол гэж уншигдчих гад гэдэг ч юм уу те. Ер нь бол ингээд мөр болгоно ингээ хоошоо авдаг. Тэгэхээр бидний хувьд бол юм багнан бичиглэлтэй мөр биш одоо багна гэж ярил баг зүг бах. Тэгээд зүүнээсээ баруун тийш чиглэлдэг одоо энэ асуудал бол одоо бүх одоо үйлдвэрлэлийн систем болон платформуд тулгардаг асуудал байдаг. Энэний бол анхны шийдвэр бид нар бол дэлхийд бол анх одоо W3 консорциумтай хамтарч хийжсэн. За тэгээд дараагийн тулгардаг асуудал бол мэдээж бичгийн систем болон фонт. Энэний бүрдэлтэйгээр бид нэр монгол бичгийг дэлгэцэн дээр харж байгаа. Тэгээ энийг бол түрүүн бас манай бодлол захирал нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Энэ хоёр бол угаасаа салшгүй хэсэг. Тэгээ бид нар бол энийг бол хамгийн анх энэ стандарт асуудалтай байсан учраас стандартын автораар ажиллаж байсан доктор Батбаяр Эрдэнэчим багштай хамтарч эхэлж исэн. Тэгээ албан ёсоор бол бид нар 2012 оноос хойш Монгол Тэгийн мастер Жамин Сүрэн багш бусад монгол бичгийн эрдэмтдтэй хамтран ажилласаар одоо яг өнөөдрийн байдлаар бид нар бол Unicode-ын тунгаамал загварыг бол
гаргацсан байна. За дараагийн ярих асуудал бол төхөөрөмжүүд дээрх одоо програмчлалын асуудлууд байна. Маш олон янзын төхөөрөмжүүд байгаа. Бүгдэн дээр нь бид нэр ижлэгэн харагдах ёстой. Тэгээ програмчлалын хувьд одоо түрүүн бас дурдсан Mac OS гэж байгаа. Mac гэхэд тэгээ дотроо дахиад iOS гэж хуваагдана. Windows чинь дахиад дотроо байгаа. Веб програмчлал гэдэг байгаа. Ийм олон одоо үйлдвэрлэлийн системүүд платформудаас хамаарсан хөгжүүлэлтүүдийг бид нар бол хийцэн байгаа. Та бүхэн манай Bolsoft.com дээрээс ороод хийсэн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг харж болно. За Kimo хөрвүүлэх чимээгээс хав гэх мэт одоо яг Монгол бичгийг дэмжсэн боловсрол гэх мэт ямар ч платформ харгалзахгүйгээр Монгол бичгийг дэмжиж ажиллах боломжтойг харуулсан бид нар бол олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа. За дараагийн асуудал бол дизайнерын програмын асуудал гэдэг. Бид нэр яг хэвлэл хийх болохоор Монгол бичгийг дандаа зургийн хэлбэрээр дамжуулдаг. Зурган хэлбэрээр тэгээ нөгөөдхийгөө одоо томруулах, жижигрүүлэх гэдэг асуудлууд дээр дүрслэлийн чанар муудах гэх мэт айгүй олон төрлийн асуудал үүсдэг. За тэгээ манай компаниуд бол бас Adobe компанитай тусгаал уулзалт хийжсэн Америкт. Тэгээд яг одоогийн байдлаар бид нар бол MonAd гэдэг систем хөгжүүлсэн байгаа. Adobe InDesign програм дээр ажилладаг. Босоо чиглэлийг дэмждэг. Тэгэхээр зөвхөн тексттэй тавиал бид текстээ өссөн хэмжээгээр том, жижиг одоо тэгээд текстийн одоо стайлыг засахад маш олон төрлөөр болгож болно шүү дээ. 3D болгоно гэдэг ч юм уу, сүйдэртэй болгоно гэдэг ч юм уу. Энэ бүх асуудлууд дээр боломжтой бид дизайнерын шийдлийг бол хэвтрүүлээд явж байгаа. Анхны одоо юу вэ? Adobe InDesign дээр орсон байна. За тэгээд Монгол улсын хувьд бид нар Монгол бичгийн төлөөх оролцоо ямар байгаа вэ гэдгийг дурдах юм бол ер нь бол бид нар манжи үе болон социализм үеэс хойш одоо мартагдсан байсан Монгол бичгээс сэргээхийн тулд Монгол улс бол одоо сургалтын системдээ ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө Монгол бичгийг оруулж эхэлсэн. Мөн зурагтаарч манай Чоймо багш бас заадаг байсан. Тэгээд ер нь бол Монгол бичгийн нэвтрүүлгийн төлөө явж байгаа. Гэвч ямар нэгэн шалтгаанаар одоо өдөрт мэрэглэнд чөлөө тэмтэрч болоод чадахгүй байсаар байна. За тэгээ олон улсын нөлөө бас байна. Олон улсын стандартыг сайжруулах Монгол бичгийн хэрэглээнд шууд нөлөөтэй байсан тул одоо ШТС-ийн профессор Юмбаярын Намсрай багш одоо Нүби их сургууль эрдэмтэн Батбаяр Эрдэнэчмэг багш нар бол ерөнхийдөө 93 оноос хойш Монгол бичгийн стандарт ажилласаар байсан. Манай боловсрол компани бол 2012 оноос хойш стандартыг хэлэлцэх хурлуудад тасралтгүй бие дааж оролцож санал бодлоо хэлсээр ирсэн. Энээс гадна бид эх орондоо хүртэл Unicode-ийн хурлыг бол удаад зохион байгуулсан түүх бол байгаа. За энэ оноос бид нэр 2025 оноос Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ дээр бол мэдээж хэрэг албан харилцаа болон байгууллагын хаягч бус бичгээр явах тухай заалт байгаа. Энэний үр дүнд бол бид нар нийгэмд бол одоо Монгол бичгийн хэрэглээ бол нэмэгдэж байна гэж харж байна. За миний одоо эцсийн слайд. Би бол ер нь бол Монгол иргэний оролцоо одоо хамгийн чухал байгаа гэж онцлж хэлмээр байна. Бид нар яг одоо ороод одоо Монгол бичгийг захимд хэрэглэх одоо орчин бол бүрэн бүрдсэн байна. Гар болон keyboard, фонтууд байна. Тэгээд хөрвүүлэгч гэх мэт бүр дээд түвшний програмчлалууд ороод эхэлсэн. Одоо ердөөс хэрэглүүлсэн. Тэгээд соёлын ач холбогдлыг бид нар бүгдээр мэдж байгаа. Монгол бичиг бол одоо түүхийн мэдээллийг нэвч шингээсэн байдаг. Хайр үгийг тэмдэглэх тусгаалсан өсгүүттэй гих мэт одоо кирилл бичгээс давуу маш олон талтай. Тэгээ Монгол одоо бичиг бол Монгол хүний identity мөн гэдэг одоо асуудал бол дэлхийн маш олон одоо вебсайтууд дээр бичигдсэн байдаг. Одоо Монгол identity гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр бид нар бол нэгэн цагт одоо урайданч бай, одоо хуваанч бай нэг бичгээр харилцдаг байсан ийм хүмүүс. Тэгээд энэ бол одоо Монгол identity-г илэрхийлж байгаа гэдгийг шууд тодорхойлж байгаа асуудал мөн. Тэгэхээр энэний тулд бид нар бол одоо өнөөдөр өдөр тутамдаа монгол бичиг хэрэглэх хэрэгтэй байна. Монгол хүн бүр ямар нэгэн тодорхой хэмжээгээр дор хаяж нэг аппликейшн програм татаж ашигламаар байна. Монгол бичгээр үйлдсэн альва контентийг бас дэмжиж ажиллаж юмар байна гэдэг санал байна. Тэгээ хурдан нэвтрүүлэх боломж бол биднэрт байгаа. Түрүүн дурдсанчлан одоо тунгаамал загвар буюу
төвөггүй ямар ч төвөггүй зөнгөөрөө бичих боломжийг агуулсан тунгаамал загварыг бол та бүхэн MNGL Signet гэсэн хаягнаас ороод ашиглах боломжтой байна. Ямар нэгэн төлбөргүй. Тэгэхээр шууд дөрвүүлээд ажиллаж болж байна. Заавал бичиж шивээд авах шаардлагагаар ингийн тулд бас Chemo MNGL Signet гэсэн хаягаас бас ороод ашиглах боломжтой байна шүү. За ингээд нэрээ. За мөнх нарандаа баярлалаа. Мэдээж Монгол бичгийн хэрэглээ дижитал орчинд одоо энэ боломжийг бүрдүүлэхэд ямар ажлууд хийгдээ боломж минь нэлээд сайжирч бүтсэн талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. За дараагийн илтгэгч минь бол манай дата багийн ахлах Ариун гоо маань Монгол бичгийн кодчлын энэ асуудлын шийдэл буюу тунгаамал загварын гарч ирсэн түүх тунгаамал загварын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. За ингээд Ариун гоо урьж байна. Олон хүний нүүрийн хөдөлмөрийн үр дүнд энэ бүтээлүүд гарсан байна шүү дээ. Тэрийг яаж хэрэглэх вэ гэдэг талаас нь ярина. За тэнгууд сая ярьсан. За Монгол бичгийг цахим орчинд яаж ашиглах вэ, хэрэглэх вэ энэ бүтээлүүдийг гэсэн талаар ярина. За тунгаамал гэж сая загвар гэдээ ярьсан шүү дээ. Тэрийгээр компьютерт яаж бичих вэ гэдгийг та бүхэндээ хэлье. Юуны түрүүнд гар гэд нэг юм байна гэсэн шүү дээ. Тэгээ бас фонт байна тийм үү. За тэрийг MNGL Signet гэсэн вебсайтаас ороод үн төлбөргүйгээр компьютер дээр татаж суулгаад инсталл хийгээд ашиглана. За инсталл хийх юм бол та бүхний компьютер дээр нэм гарын байрлалын зураг байрлал харагдах юм. За тэгээд энийг хараад шууд монгол бичгээрээ Word файлаа нээгээд фонто Mongolian script, classical Mongolian asset ингээд хоёр фонтойгоо энэ хоёроос сонгоод ашиглах бүрэн боломжтой байгаа. За яаж бичих вэ гэхээр энэ гарын байрлалын зургийг харвал А үсэг дээр А үсэг, S үсэг дээр S үсэг, D үсэг дээр D үсэг гэх мэтчлэн англи хэлний үсгийн төстэй үсгүүдийг дээр нь монгол бичгийн үсгүүдийг байрлуулж өгсөн гэсэн үг. За А гэж бичихийн тулд A үсэг, B үсэг, U үсэг нь U үсгэн дээр байгаа. Тэгээд бичихнэ гэсэн үг. За одоо жишээлх юм бол монгол бичигт нөгөө төстөр яг адилхан харагддаг үсгнүүд байгаа шүү дээ. Тэд нь яг хаана байрлаж байгааг тус бүрдсэн тайлбарлаж өгье. Одоо жишээлх юм бол O, U хоёр нь яг адилхан харагддаг. Гэхдээ шал өөр үсэг учраас бид өөр товчлоор дарж бичих ёстой. О үсэг нь жишээлх юм бол Ö үсгэн дээр барьж байгаа латин үсгийн Ö үсэг нь болохоор U үсгэн дээр Т үсгний хажуу талд байрлаж байгаа. Олон гэх юм бол Ö үсэг ашиглаж бичээд ус гэх юм бол U үсэг ашиглаж бичих нь байна. За мөн өөр нэг адилхан хэлбэртэй үсэг нь Ö үсэг байдаг. Ö үсэг нь Q үсэг дээр байрлаж байгаа. U үсэг нь V үсэг дээр байрлаж байгаа доод игнэний өв соёл гэдгийг өвийг бичихын тулд Q дээр дараад P дээр дарна гэсэн үг. Үнэн зөв гэдгийг үннийг бичихын тулд V доод игнэний хамгийн доод игнэний V үсэг ашиглаад бичихнэ. За энэ монгол бичгээр цахин бичихын тулд хамгийн гол нь бид бүхэн тэр үгийнхаа галгийг мэдээд галгийнхаа дагуу бичих ёстой гэсэн үг. Үлэмж гэдэг үг жишээлх юм бол Ö, Л, Э, М, Ж, И гэж хамгийн төгсгөлдөө ихшээр төгсдөг гэдэг галгаа бид бүхэн сайн мэдэх хэрэгтэй. Тэгжээж энэ монгол бичгээрээ цахимд бичиж чадах нэ. За өөр төстэй үсэг гэх юм бол түрүүний яриад байсан им үгийн ГХ, ир үгийн ГХ үсгнүүд байгаа. За энд болохоор ир үгийн Г, им үгийн Г хаана байрлаж байгааг харуулж байна. За ир үгийн Г нь Ж үсгэн дээр байрлаж байгаа. G бид бүхэн нөгөө мессеж үжигтэй G үсгийг G-гээр бичдэг штеп. Тэрэн шиг яг гар гэж бичихын тулд G A R гэсэн үсгэн дээр дарах нэ гэсэн үг. Харин M үгийн G үсэг нь F үсгэн дээр G үсэгтэйгээ нэг игнэд байрлаж байгаа F үсгэн дээр байрлаж байгаа гэсэн үг. Тэнгүүд гэрэл гэж бичихын тулд F E R E L гэж бичиж явах нэ. За харин бас нэг төстөө үсэг болох ир үгийнхээ, им үгийнхээ
эр үгийнхээ нь эш үсгэн дээр, им үгийнхээ нь к үсгэн дээр байгаа. Бид бүхэн нөгөө нэг бас нээс жүжигтэй хээ үсгийг ээжээр тэмдэглэдэг шүү дээ. Тэгэнгүүт хэл гэдэг нь болохоор нөгөө манай баруун Монгол аягаар кэл гэж хэлдэг шиг яг к үсгэн дээр им үгийнхээ нь байрлаж байгаа гэж тогтоочвол арай амархан тогтоох боломжтой байдаг. За тэгэнгүүт манай монгол бичгийн онцлог нь орхиц болон нөхцөл нь үгээсээ яг үг тасалж байгаа юм шиг зайтай биш, арай богинохон зайтай байрладаг. Тэрийг бичихийн тулд туцгай тэмдэгт ашигладаг. Жишээлбэл одоо орхицыг бичихийн тулд байна гэдэг үгийг бичгээд орхиц ордог тийм үү. Тэгэнгүүт Б А Я И Н тэгээд Windows дээр болохоор яг Enter-ийн уртлын товчлуур дээр MVS нь байрлаж байгаа. Тэгээд тэр англи хэлний байрлалыг нь харах юм бол ташуу зураас байдаг шүү дээ. Тэн дээр байрлаж байгаа гэсэн үг. Тэгээд Б А Я энэ ямар ч зай авахгүйгээр тэр тэмдэгтээ дараад MVS гэдэг тэмдэгтээ дараад А үсгээ дарах юм бол байна гэдэг үгийн орхицтой хувилбарыг бичиж чадах нэ. За бас нэг тусгай тэмдэгт гэх юм бол FS гэдэг тэмдэгт байгаа. Энэ жоох эжидтэй тэмдэгт. Манай Монгол бичигт өвөрмөц бичлэгтэй үг гэж байгаа. Бас гадаад бичлэг гадаад үг нь энгийн монгол үгсээс арай өөрөөр бичигддэг шүү дээ. Тэхийн тулд энэ FS гэдэг тэмдэгтийг ашиглана гэсэн. Жишээлх юм бол эд гэдэг үгийг энгийн эдээ дараад бичгээд төгсгөлийн дээн гидэс сүүл гэсэн байдалтай харагдан. Тэнгүүд энэ үг нь өвөрмөц бичлэгтэй үг учраас урагшаага ивэртэй тим тэмдэгт ашиглаж бичин, хэвтээдээ ашиглаж бичин гэсэн үг. Тэнгүүд эд гэж бичгтээ shift товчлуурыг Д үсгтэйгээ зэрэг дарна гэсэн үг. Тэгэх юм бол Д үсгийн хэвтээ хувилбарыг гаргаж чаднаа. Мөн хүний нэрийг бичгээд 2 дугаар үеийн өө үсэг орсон байх юм бол шилвтэйгээ бичдэг. Энэ тохиолдолд бас бадам сүрэн гэдгийн үг нь бичихийн тулд эс үсгийн дараа үү үсгээ шивцтэй дарах юм бол шилвтэй хувилбар нь харагдана гэсэн үг. За мөн өвөрмөц бичлэгтэй дугаар гэдэг үгийг бичихийн тулд шивцтэйгээ дарчих юм бол үгээ бичиж чадна гэсэн үг. Дэгээ дангаар нь дарах юм бол дээнд босоо харагдчих учраас өвөрмөц бичлэгтэй ямар нэгэн үг бичихтэй шивцтэй дарах нь. За мөн монгол бичгийн нөхцөлийг бичихтэй үгээ бичээд зай аваад shift тэр нөхцөлийн эхний үсгээ дарна гэсэн үг. Жишээлх юм бол хүмүүн үг гэж бичээд хүмүүн гэж бичээд shift space мөн зүгээр space дараад үсгээ shiftтэй дарахад нөхцөлийн хувилбар одоо үгийн эхний Б үсэг шиг хувилбар байдаг шүү дээ. Тэр нь харагдана гэсэн үг. Мөн Монголын гэж бичгээд Монгол гэж бичээд зай аваад shift энэ дарахад Монголын гэж бичиж чадах нэ. За харин саяны энэ нөхцлүүд нь болохоор нөхцөлийн эхний үсэг нь үгийн эхэнд ордог хувилбараараа биш үгийн дунд ордог юм уу төгсгөлд ордог хувилбараар харагдчихсан учраас FS гэдэг тэмдэгтийг ашиглалаа. Зүгээр хуулиар гэдэгт ордог баар нь баар нөхцөлийн эхний Б нь үгийн эхэнд ордог хэлбэрээр харагдаж байгаа учраас FS тэмдэгт ашиглахгүйгээр шууд бар гэд биччихээд нөхцөл маань зөв бичигднэ гэсэн. За тэгээд мөн FS-ийн нэг хэрэглээ нь гадаад үг бичгээд ашиглана гэж хэлсэн. Гадаад үгийн жишээлбэл энэ үсэг нь ямагт цэгтэй байдаг. Монгол хэлэнд үгийн төгсгөлд хүмүүн гэхэд энэ үсэг цэггүй байдаг бол гадаад үг бичгээд энэ үсэг нь ямагт цэгтэй байна. Интернет гэдэг үгийг бичгээд net гэж бичгээд энэ үсэг нь цэггүй харагдах учраас гадаад үгийг бичгтээ мөн shift энэ үсгээ дарах нэ. За тэгэнгүүт ZVJ гэдэг бас нэг тусгай тэмдэгт байгаа. Энэний хэрэглээ нь товчилсан үг болон хүний овог бичгээд ашиглана. Одоо жишээ харъя. Шинжлэх ухааны яам гэхэд я гэж товчилсан үг бичдэг. Я гэд товчилсан үгийн эхний үе нь хэдий төгсгөлд харагдаж байгаа боловч үгийн дунд байгаа мэт хэлбэрээр харагдах ёстой. Энийг бичихийн тулд яага бичээд shift хоёрыг дарна. ZVJ тэмдэгт нь нөгөө дээр дэгнэний тоонууд дээр байрлаж байгаа тэр тоонуудын
хоёр дээр shift-тэй зэрэг дарах юм бол ZVG харагдана гэсэн үг. За хүний овгийг бичлээ. А болд гэдэг хүний овгийг бичгээд А shift 2 эсвэл shift таслал болд гэд бичвэл хүний овгийн ихний үеийг бичиж чадах нэ гэсэн үг. За мөн Монгол үсгнүүд нь англи хэлний төстэй үсгнүүд дээр байрлаж байгаа гэсэн эс үсгээр эс үсэг, J үсэг дээр J үсэг ч юм уу тий. Тэнгүүд Монгол бичигт маань гадаад үгийг тэмдэглэх тусгай үсгнүүд байгаа. Эдгээр үсгийг ихэнх нь тэр төстэй үсгнүүдийнхаа shift-тэй бас дарах юм бол гараад ирнэ. Жишээлх юм бол Аз гэдэг үгийг бичихэд хэрэгэлдэг Z үсэг нь Z дээр харин журнал гэх мэт орос мэт хэлний Ж гэдэг авиг тэмдэглэдэг тусгай малгайтай Ж үсгийг бичгээд shift Z-гээ дарах нэ. За энэ үгийн Х үсэг К үсгэн дээр байрлаж исэн тэрийг shift-тэй дарах юм бол гадаад К үсэг гарч ирнэ. Эрүүгийн Х нь H үсгэн дээр байрлаж исэн H үсгийг shift-тэй дарвал хлор, хром гэх мэт гадаад үгийг бичдэг хүнтэй хаа гэдэг үсэг гарч ирэх нэ. Энэ мэдчлэн гар суулгахад гарч ирсэн гарын байрлалын зургийг харвал аль үсэг нь хаана байрлаж байгаагаа харах боломжтой байгаа. За хэрвээ та бүхэн монгол бичгийнхаа галыг мэдэхгүй эсвэл арай хурдан шийдлийг хайж авах юм бол шууд шивхгүйгээр монгол кириллээс монголоос кирилл рүү хөрвүүлэх боломжтой. Кимо хөрвүүлэгчийг шууд ашиглах боломжтой байгаа. Кимозыг MNG-LC net гэсэн хаяг руу үн төлбөргүй ашиглаж болно. Эсвэл жоохон хэмжээний төлбөр төлөөд Word дээр лицензтэй хувилбарыг ашиглах боломжтой. Энэ Кимо хувилбар маань Кимо хөрвүүлэгч маань болохоор 100% хиймэл оюун суурилсан 97% наривчлалтай хөрвүүлдэг 100,000 орчим үгийн өгүүлбэр буюу 1 сая орчим үгийн сантай монголд төвдөггүй дэлхийд томд тооцогдох монгол бичгийг ашиглах төвөл болж чадж байгаа гэдгийг та бүхэнд онцолж хэлмээр байна. За хэрвээ энэ Кимо гэдэг хөрвүүлэгчийг ашиглахын хүсэх юм бол энд харагдаж байгаа инфоцыг Bolorsoft руу ороод та бүхэн байгууллагын мэйлээр мэйл явуулбал 1 сарын үнэгүй ашиглах эрхийг бэлгэлж байгаа шүү. За ингээд баярлаа. 3 одоо мэдээлэл өгсөн илтгэгчдээс минь асуух асуулт байна манай оролцогчдоос. Одоогийн мэдлэг хэвчнээ хүн орж ирсэн байна. 2200 хүн орж ирсэн байна тий. Асуулт байна уу? Асуулт бичигдсэн асуулт байна уу? Сайхан сургалт болж байна. Баярлаа. Хичээнэ гэж. За энэ ханах. За хоёр дахь илтгэгчийн сүүлийн мэдээж өгүүлэгчлээ чи. Өглөөний мэндээ сонирхолтой сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Хоёр дахь илтгэгчийн сүүлийн слайдыг харуулж болох уу? За манайхан харуулад гараа. Хоёр дахь илтгэгч мөнх норон илтгэгч. Ялангуяа Монгол бичгээр оролцохтой соёлын ач холбогдол нь юу юм? Өдөр тутамдаа яаж хэрэглэхийн хурдан нэвтрүүлэх боломжийн талаар энэ слайдыг бас харъя гэсэн хүсэлтэйсэн байна те. За өөр асуултыг харж болох нь. Файлаар оруулах уу? Слайд илтгэлээгөө файлаар өгж болох уу те. За файлаар та бүхэнд одоо хургуулж болох байхаа. За Увс аймаг 100% сумын оролцож байна. Сэлэнг аймгийн баруун сумын эрүүл мэндийн төв оролцож байна. За өөр асуулт. За энэ сургалтын дэмжин Дархан улс аймгийн гэр бүл хөгжлийн газраас сургалтанд хамрагдсан нийт 8 хүн. Баярлалаа. Кимо хөрвүүлэгч жоохон алдаа гаргаад байгаа шүү. Юундаа байгаа вэ гэж юм. За яг ямар алдаа гэдэг нь айгүй яг монгол бичиг Word руу хуулах алдаа. Word дээр өгүүлээ биш юм уу? Хөрвүүлчихэд Word руу Кимого хөрвүүлчихэд Word руу. Манай яг Кимо хөрвүүлэгч юм болоо шүү. Word-ийн файлыг
хөндлөн хэлбэртэй документ болгоод шууд хөрвүүлдэг тийм систем байгаа. Тэгэхээр яг чухам ямар асуудал гараад алдаа гарсан бэ гэдэг манай компани холбогдохын дээр шууд харилцаж үүсгэх хэсэгтэй холбогдсон бол илүү хурдан хариулдаг баха. За гарч байгаа алдаага нэлээд дэлгэрэнгүй сайн бичээд манайх руу болон нэг компаниас мэйл рүү явуулах болох юм байна. За кемо загварыг яаж 1 сарын ирэх авч болох вэ гэдэг түрүүн сая дэлгэрэнгүй танилцуулсан тийм ээ. Ингэж авч болно. 1 сарын ирэхийг Имэйл рүү дариулчих уу бэ? За Кимогийн компьютер дээр ашиглах 1 сарын эрхийг яг өнөөдөр ямар ч оролцож байгаа бүх оролцогчдод бэлгэлж байна. Тэгээд байгууллагынхаа имэйлээс манай info@bolorsoft.com гэсэн имэйл хаяг руу хүсэлтээ илгээгээд эдийн ширхэг лиценз бас авах тэр тоогоо бичээд ингээд хүсэлтээ илгээх бол манайхаас хариу өгöd авах боломжтой шүү. Баярлалаа. Өглөөний мэндээ энэ бол цагны ам харуулах асуултаа тий. Энэ стандартыг үүсгэх юм. Тэнэт болох гарч байгаа байтыг устгах хэрэгтэй юу? тийш өгүүлэг гэдэг. Заавал устгах ёсгүй зүгээр таны сонирхлоор аль хэдийн нь ашиглаад явах боломжтой байна. Монгол Гэхдээ нөгөө сайн ярьсан шүү дээ. Зөв сонголт нь тунгаамал байна гэж байгаа юм чи юу тунгаамлаа ашиглах зөв болов гэж бодож. Монгол бичгийн гар яаж татах вэ гэж. Монголын дагагчлан MNGL Signet гэсэн вебсайт руу ороод үнэгүй татах боломжтой байгаа. MNGL Монгол гэдгийн дөрвөн гээгүүлэгч MNGL Signet гэсэн вебсайт руу ороод шууд үнэгүй татах ашиглана. Тунгаамал зовор ашиглахгүй стандарттай Mongolian Byte ашиглах журамтай байна. Үүнийг яаж шийдэх гэж байна вэ? За ер нь бол одоо Монголын стандарт дээр болохоор Mongolian Byte-ийг ашиглана гэсэн тийм үг байхгүй. Bitterfont ашиглана гэдэг баг. Хамгийн гол нь нэг тэмдэгтийн өндөр заасан байгаа нэг тийм алдаатай асуудал байгаа. Тэр өндөр нь болохоор зөвхөн Mongolian Byte дээр дараад байгаа. Гэтэл одоо түрүү манай бодлого захирлаас хэлсэн бүх төрлийн фонтууд байгаа. Google, Apple гэх мэт одоо Google-ийн Note-аас гэдэг ч юм уу. Хэрвээ тэрийг ашиглахаар бол бас л одоо хэтэрхий файлын одоо текстийн хэмжээ хэтэрхий нэг хуудсандаа багтахгүй гэдэг ч юм айгүй том болчиход байгаа. Тийм л асуудал байгаа. Тэрнээс шиг Mongolian Byte гэсэн одоо үг бол стандарттай байхгүй байгаа шүү. За жилийн эрх авсан боловч дагаврыг нь байнга засах шаардлага гараад ашиглаж чадахгүй мөн гараас засах болоод засахдахгүй байна. Үүнийг яах вэ? Дагавар гинэ. Засах шаардлага. Үгийн дагавар болов. Тийм одоо сая нөгөө нөхцөлүүд юм аа тийм. Нөхцөл дагавар юм шиг шүү дээ. Нөхцөл хайр гэдэг тийм. Нөхцөл дагаврыг байнга засах шаардлага гарч ийн гэсэн утгаар ойлголоо. Хэрвээ таны бүрдэж байгаа кирилл текст нь ямар нэгэн алдаатай бол кемо багтлалтай тэр тохиолдолд засах тохиолдолд засна бусад тохиолдолд засах юу байхгүй гэж чинь тэгвэл хэрвээ ямар нэгэн асуудал гарах бол манай хэрэглэгчийн үйлчлэлээр шууд холбогдоод тослож авах боломжтой байна шүү. Сая хэлсэн хаягаа бичиж өгнөг нь манайхан команд дээр бичиж өгчөөрэй тий. За Монгол бичгийг иргэдэд жишээ бүлэгчлээ тий. Инфо Монгол бичгийг иргэдэд түгээх өдөр тутам харуулгууднаас контентууд дээр монгол бичгээр хадмал бичиж
бичвэл зүгээр санагдаж байгаа юм аа. Монгол бичгээр бичлэг дээр сабтайтл буюу хадмал хийх боломжтой ямар програмууд байдаг вэ гэж. За яг энэ зөрөөс яг тусгаалсан бүтээгдэхүүн байгаа манай чимээгээ саб гэх бүтээгдэхүүн байгаа сабтайтл хийдэг. Саб chimege.com сая руу тааруулсан. Гэсэн бичлэгээ оруулаад тэгээд бичлэг дээр яриан дээр автоматар англи, монгол бичиг, кирилл бичиг гэх мэт маш олон төрлийн бичгээр сабтайтл хийх боломжтой тийм систем байгаа шүү. Ер нь бол ямар нэгэн тийм видеотой ажиллахад ер нь бол өндөр хүчин чадалтай компьютер хэрэг болоод тэгмээд ямар ч тэгш шаардлагагүй зөвхөн интернет орчинд та видео явуулаад тэрэн дээр сабтайтл авах боломжтой юм систем байна шүү. chimege.com гэсэн нэгээс ороод үзээрэй. За энэ түрүүн асуулт автагдсан тийм ээ. За энэ дээр Монголын IT гэдэг бодлыг системээс яг явуулсан конструкт байна гэдэг гэсэн идэв харагдаж байна. Эндээ би тайлбар нэмээд өгч байна. За ер нь бол Монголын IT бодлыг устгахгүй зүгээр деактив буюу төггүүжүүлж байгаа. Яг тэгэхээр одоо яг бас фейсбુક ашиглахаар өрөөний нөхцөл мөсгөл ингээд буруу гараад байна. Зарим нэг үсгийг сольж хэрэгтэй байна гэдэг энэ асуудал бол маш их гардаг. Энэ яг гардаг үхээр Windows өөрөө default-оор монгол бичгээр бичсэн текстийг хүчээр byte гэдэг код руугаа шилжүүлж байсан. Тэгэхээр хүмүүс тэндээс заавал одоо тунгаамал тохирох Mongolian script гэдэг юм уу, дашцдан гэдэг юм уу, одоо бидний дөрвөн яахны слайд дээр ярьжсэн тэр фонтыг ашиглаж битгэхгүй угаасаа зураг гэдэг. Өөрөөр хэлбэл энэ фонтын нөгөө нэг зөрчлийн асуудлаас болоод энэний шийдэхин тулд бид нэр төгсгөх ийм арга хэмжээ авч байгаа. Энэ нь бол бас сүүл ёсны ягаад гэвэл Windows ч гэсэн өөрөө хүчээр Demo production бичвэрийг автоматар byte руу хөрөх нь зүйл нэцэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэний зэрэг асаар хэмжээ шүү. Юу нэг бас зүгээр хэрэгтэй. За ингээд ерөнхийдөө асуултуудад хариулаад дуусаад асуултаа дууслаа. Өөр асуулт байхгүй шүү гэн тийм ээ. За өнөөдрийн мэдээлэл маань бол ихэнх байгууллагууд бол Gmog ашиглаж байгаа. За нөгөө талаар бид бүхэн бол монгол бичгийг цахимд хэрэглэхэд юу анхаарах юм бэ? Ялангуяа үндсэн ойлголтууд энэ цахим орчныг бий болгоход ямар алхмууд хэрэгдгэдгийг маш олон хөгжүүлэлтийг хийж өнөөгийн түвшинд ямар түвшинд хүрээд байгаа. Бид бүхэн эндээс юуг анхаарах ёстой вэ? Нөгөө талаар энэ олон систем програмуудын талаар ойлголтуудыг авч зөв одоо сонголтоо хийх. Дээрээс нь одоо энэ галбиудын өөрчлөлтүүдийг яаж ашиглах талаар нэлээд арга зүйн шинжтэй аргачлалыг нэлээд тодорхой өгсөн одоо 3 илтгэгчтэй бас баярлаж талархснаа илэрхийлж байна. За энэ сургалтанд бас идэвхтэй оролцсон нийт 3000 гаруй оролцогчд байна. Одоогийн байдлаар 2400 хүн оролцож байна. Бүх оролцогчдаа бас идэвхтэй оролцсон талархал илэрхийлье. Тэгээд өнөөдрийн 7:10 мэдээллийн цаг маань өгөр өндөрлж байна. Та бүхэнд баярлалаа. За баярлалаа.